Өдрийн мэнд. Тамир байна. Шинэ үеийн хэвлэл мэдээллийн төлөөлөл болох Ноорог хуудсын залуусыг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж, байцаалт авч сайтын тоног төхөөрөмж, гар утас, эд зүйлсийг нь хураагаад байна. Ноорогийн үүсгэн байгуулагч улам сайхан хэн нэгний нэр төрд халтаагүй, хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр нийтэд мэдээлсэн. Nest Center for Journalism Innovation and Development Mongolia байгууллагын хамт олноос өрнөд буй үйл явдалтай холбоотойгоор дараах мэдээллийг гаргажээ. 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө кибергэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нийтлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22 цагаас өглөөний 7 цаг хүртэл саатуулжээ. Юуны өмнө Ноорог хуудсан сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашигын төлөө 4 дахь засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ. Олон нийтэд ил болсон мэдээлэлээр Ноорог редакцийг эрүүгийн хуулийн 19-ийн 9-р дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан үндэсний ив нэгдлийг буснуулах гэмт хэрэгт сэжиглэж, инхүү хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Үндэсний ив нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг бомлох зорилгоор гурвуулан ашиглаж байгаад сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төв байгууллага харамсаж байгаагаа илэрхийлж, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Монгол улсад байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаагаа үгээр мэдэгдэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхуй засгийн газар, түүнийг хэрэгжүүлж буй улс төр нийгмийн дэглэм бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм гэж дурдсан байдаг. Одоогоор Ноорог редакцийн ажлын тоног төхөөрөмжүүдийг хураан авсан байгаа бөгөөд тэд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цаашлаад ажлын бус цагаар инхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Ноорог редакц нь нийтийн эрх ашигын төлөөх сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэх хүрээнд сонгуулийн үеийг баримтжуулсан 18 хоног баримтат нэвтрүүлгээ удалгүй түгээхээр бэлтгэн ажиллаж байсан юм. Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцийн ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хандахыг шаардж байна гэжээ. Манай Можо дижитал телевизийн редакцийн зүгээс ч энэхүү хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдэлийг эсэргүүцэж байна. Мэдээ хүргэлээ.